өөрийнхөө мэрэгчлэр л ах. Ятга тоглолт. Өөр хөвгтөрөл шүү дээ. Энэ сайхан амьдралаар албах шүү дээ. Гэр бүл өөр хүүхэд ажил төрөл бүгдээр нь гэр нь бахархдаг. Хүүхдүүд маань том болсон болохоор үр хүүхдүүдээрээ бахархаж явна да. Тэгээ 38 жил багшилсан багш хүн байгаа. Тэгээд одоо шавнараар бахархаж байна. Энэ сууж байгаа хүүхдүүд бас миний шавнар одоо 35 жилийнхаа ойг тэмдэглэхээр ирчээд ингээд сууж байна. Миний хамгийн аваатай болсондоо хамгийн их баяр. Хүүхдтэй болсонд хамгийн их баярлна. Тэгээ одоо бол өвөө нь ажил нартай болсондоо маш их бахархаж байгаа. Аав ээж л одоо гэсэн. Тэгэл сайн хүн болоороо сайн сайхан амьдраарай гэсэн сайн. Сургамжуу одоо би бол бодохдоо ер нь их тийм эерэг байвал их чухал юм шиг санагдаж байна. Энэ сошиалар янз бүрийн юм алга боллоо, иймээ тиймээ гэдэг муудлын юмнуудыг ерөөсөө үзэх дурггүй тий. Дандаа сайхан юу манай улсад одоо бүтээн байгуулалт юм юу хийгдэж гэнэ үү, сайхан юм юу болж гэнэ үү, тэрийг л олж үзэхийг боддог. За ер нь хүн анх ямар байсан тэрийг л мартаж болохгүй. Ажлуудын л шүү дээ. Мэдээлэлч чинь. Одоо аавгаа бурхан болоод аавгаа үгэнд орж явах одоо энэ сургамжтай юм гэдэг чинь байна шүү дээ. Ер нь хүүхдүүд хийлгээд ер нь эрүүл биеийг л хамгийн сайн юм байх юм биш. Энэ хүн энэ гөгшөрнө гэж боддог би залуу наснда гөгшөрнө гэж юусоо бодохгүй явж байсан. Тэр худлаа юм бэ. Гөгшөрд юм байна хүн. Хүн гөгшрөөр тэгээд гадаа сүүдэр бараад нар бараад сууд юм байна шүү дээ. Тий, залуу насыг л хэвчээ зөв боловсон сайхан өнгөрөөх хэрэгтэй. Одоо бишний тэгээд одоо залуу насндаа ястаа сургуультай муу сурж байлаа одоо тэгээд Одоо яг тэр хүүхдүүдэд бол одоо өөрчлөлтийн эзэмсэн мэрэгчлэл мэдээд одоо цааш нь сайн хөгжүүлэх тийм л манайх бол хөгжимцэн л да. Одоо сургамжуу одоо эцэг эхэл хүмүүжлтэй бидэнд ч тий. Тэр хүн өөрөөр эрүүл мэндийг хамгаалах. Одоо би 77 ч зэчээштэй хэдүүхий бидэх шүү дээ. Ер нь тэгэл зүү хоол. инээж. Бодол тохируулж итэл ял жоохон хөдөлгөөнтэй байвал зүгээр юм даа л гэж бодож штэ. Алхах хоол ундны асуудал шүү дээ. Одоо энэ эрүүл байх л одоо тэр л бүхэл дадал зуршил одоо элдвэн муу юмд одоо татагдахгүй байх, муу санахгүй байх, муухай санаа тээхгүй байх. Энэ асуудал хамгийн чухал гэж би бодож байна. Эрүүл нас сурталчилгааны тад архил битээ угаарай. Архилж хүнийгээс хамгийн алдаг архи юм байна. Амьдралгүй болгоно. Эрүүл биегүй болгоно, насгүй болгоно. Ахын архинаас ууж ингээд жоохон харуулт өгөө жоохон оюун санаа жоохон муудалцдаг. Одоо бидний үеуд бол ер нь жоохон сэтгэл санаагаар өндөр явах хэрэгтэй юм да. Ашигс маань дандаа залуучуудаа хэн задалтай олсон. Тэгээд ахмадуудтайгаа хөндлөж бид нар бас залуучуудтайгаа хөндлөж явах тийм л саналтай. За бие биенээ хайрлаж яваарай. Бие биенээ хайрлаж яваарай л гэж хэлье да. Тий. Сайхан үг хэлж яваарай. Одоо яг л юу бодож гэнэ үү тэр бодол чинь биелдэг учраас л одоо үргэлж сайн сайхныг л хүсэж гин тий. Хүсэж байгаарай л гэж хэлье да. Тэр архил битээ угаарай. Хардам хөвтөд одоо архив одоо тэгэж одоо ирээдүйн залуучуудад нь ухамсартай заа биеинтэй боловсон харьцсан юм байна. Залуучууд тэгэл ер нь аав ээжийнхээ үгэнд орох, эмээ өвгөндөө орох, цаг заваа ашиглах, эрдэм номоо сайн сурах. Гол нь тэгэл зөв л хүмүүжлээ. Ажлуудын сайн хийгээл ажил сайн ажилгүй тэгэл амьдрал зөвлөх гэсэн үг шүү дээ. Тэр л бодолтой шүү дээ. Залуучуудад бол хэлэхэд тэр эерэг хандлага одоо өөрөөсөө эхлээд тэгээд л одоо хүн болгонд ингээд тараагаасаа тэр нэвтрүүлээсээ нийгэм бас цаашаа хөгжихэд бол тэр хувь хүний оролцоо маш их ширтэй тэгэхээр тийм эерэг хандлага бол хамгийн чухал гэж үзэж байна. Залхуурахгүй сайн ажиллая. Тэгвэл одоо амьдрал нь сайхан болно л гэж байна. За юун түрүүнд энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстээ бүгдээнд хамтдын баярын мэндийг хүргэе. За ингээд бид хэдийн одоо өвөө эмээнэр гэдэг ч юм уу те одоо бид бүхний өвөө эмээнэр та бүхэн маань байгаагүй бол өдөө зэрэгтэй ийм хүмүүжлтэй ийм хүүхдүүд байхгүй байх байсан шүү. Өвөө эмээн минь одоо миний амьдралын хамгийн том нэг хэсэг юм шүү гэж хэлмээр байна. Өвөө эмээртэй хайртай шүү гэж хэлмээр байна. Сайхан баярлалаа л гинэ. Ахманууд сайхан баярлалаа гэж хэлсэн.
урт наслаарай. Тэгэл болоо да. Манай эмээ бас байдаг болохоор эмээг урт наслаасаа гэж хүсэж байна. хайртай шүү баярлалаа л гэжлээ. Тэгээ эмээ өөдөө хамдын баярын минь төргий. Тэгээ бас Монголынхаа бүх ахмадуудад бас хамдын баярын минь төргийа. Сайхан баярлалаа.